зарчмын хувьд бол энэ бидний нэг олон жил удтал ярьсан шудраг ёсыг тогтоох, баялагын тэгш хуваарлалт, цөөн хүмүүст хамааралтай байгаа энэ далд эдийн засгийг ил гаргаж ирэх эдийн засгаа либералчлах гэдэг олон зүйл энэ баялагын сантай шууд холбоотой болчиход байгаа. За асуултуудаа асуухаас өмнө хоёр асуулт байгаа. Тэрнээс өмнө нэг жижигхэн мэдээллийн чанартай ч юм уу зөвхөн асуултны суурь болгож хэлэхэд 1960-аад оны сүүлээр жишээлбэл тэр Норвегийн баялаг илрээд 30 гаруй жил 1997 он хүртэл энэ дээр судалгаа явуулж агаад Норвегийн баялагын санг байгуулж одоо 29 жилийн өмнө энэ сан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. За тэгээд 2012 онд тус санг бас судлах зорилгоор очиж байхад бол улсын төсөв ба баялагын сангийнх нь харьцаа жишээлбэл баялагын сангийнх нь хэмжээний 3.5 орчим хувьтай тухайн жилийнх нь улсын төсөв тэнцэжсэн. За 2022 онд бол түүхэндээ хамгийн дээд хувьцааны ханшаас үүдэлтэй алдагдал буюу нэг 147 тэрбум долларын хохирол амсаа явж ирсэн. Гэхдээ буцаагаад нөхөгдөөд ингээ 3 жилийн хугацаанд нөхөгдөд явчихж байгаа. За энд ямар зүй тогтол харагдаж байна гэхээр норвегчууд бас ухаалаг нэгдүгээрт бол энэ гадаад улс дахь үйл хөдлөл хөрөнгүүдийг худалдаж авч түүнийг түрээслэх байдлаар нөгөө мөнгөө ингээ хөдөлгөөнд оруулж ашигтай салбарууд руу хөрөнгө оруулалт хийсэн. Хоёрдугаарт бол тодорхой томоохон одоо баталгаатай байж болох ус газруудын хувьцааг авна. Гэхдээ хувьцааг бол 50 дээр нэмэх нэг ч юм уу ингээд majority хувьцаа авахгүйгээр үр өгөөжийг ингээд тооцдог. Гэхдээ энэний цаана юу ажиллаж байдаг вэ гэхээр маш олон судлаачид, маш олон мэрэгчлэтнүүд байнга юунд хөрөнгө оруулалт хийвэл зүв бэ гэдэг дээр байнга ангуучилж байдаг. Энэ нь ингээд шийдвэр гаргалт буюу энэ баялагын сангаа улам одоо аривдахтай бол шууд холбоотой бодлогыг тэнд байнга одоо статистик анализ хийгээд бодож идэг. За тэгэхээр манай улсын хувьд гэх юм бол одоо ерөнхий сайдын мэдээлэлээс харахад бол 30 он хэд бол нэг 4-5 тэрбум Америк долларт хүрнэ гэж тооцож байгаа. За тэгэхээр одоо бид нар жишээлбэл Англи, Франц, Люксембург улсын төв банкнд одоогийн байгаа мөнгөө байршуулцсан, хадгалуулцсан гэж байгаа. Тэгэхээр зарчмын хувьд одоо бид нар ингээд энэ тодорхой орж ирж байгаа мөнгийг аль нэгэн улсын банкнд байршуулах гэхээс илүүтэйгээр тодорхой хэмжээнд энэ одоо Норвег маягийн байдлаар хөрөнгийн зах зээл одоо энэ смарт технологи гэдэг юм уу энэ зүйл рүү хөрөнгө оруулах боломж олцоог судалсан уу? Судалсан бол энэ нэр нь ямар боломжтой байна вэ гэдэг асуулт нэгдүгээр асуулт нь байгаа. За хоёрдугаарт нь гэх юм бол аль болох бид нар одоо саяны бас энэ намын бүлгүүдийн илтгэлд За эхлээд ерөнхий сайд хариулчихъя. Тэрний дараа нэмэлт. За Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулъя. Дэлхийд дээр уул уурхайн одоо баялагаас бүрддэг янз бүрийн юм одоо баялагын сангууд байгаа юм. 100 гаруй баялагын сан. За зарим нь бол одоо Норвегийн сантай төстэй буюу бүрдсэн орлогоо ингээд арвижуулах байдлаар асуудлаа шийддэг ийм сангууд байгаа. За зарим нь бол өнөөдөр байгаа дэд бүтц болон одоо бусад асуудлуудаа шийдэхэд баялагын сан зохистой менежмент хийдэг ийм сангууд байгаа. Одоо Казахстан гэтэр бол бас нэг ийм томоохон асуудлуудаа шийдвэрлэдэг. За зарим нь бол энийг илүү одоо иргэдийн эрүүл мэнд боловсрол за орон сууц зэрэг ийм одоо хөтөлбөрт зарцуулдаг хадгаламжийн сан байгаа. Тухайн улс бүхэн л одоо өөр өөрийн үндэсний онцлог тохирсон одоо ийм менежментийн зохист хэлбэрийг одоо олоод уул уурхайн төслүүдээ олон нийтийн дэмжлэгтэй болох арга хэлбэрийг л ер нь баялагын сан гэж одоо үздэг юм л. Манай улсын хувьд яг ингээд судлаад үзэхээр бид нар Норвегийн сан дээр өдрөөс очиж үзчихсэн. Манай улсын одоо гол асуудал бол за ирээдүйд хадгалахыг үл зөвөө гэдэг. Ирээдүйд хадгалахыг зөвөө. За гэхдээ өнөөдрийнхээ асуудлыг шийдмээр байна. Тийм учраас өнөөдрийн асуудал шийдэгдэхгүй байгаа учраас уул уурхайн төслүүд бол өгөөж багтаа байна гэдэг ийм шүүмжлээд.
За дээрэс нь энэ шууд иргэдийн дансанд хоригдлохдохгүй учраас захиран зарцуулах болон одоо засаглалын хувьд хяналт тавих боломжгүй байна гэдэг ийм асуудлууд яригддаг. Тэгэхээр энэ үндэсний баялагын сан буюу одоо яг 1 жилийн өмнө батлагдсан энэ хууль бол энэ гурван зүйлийг үндсэн хуулийн заасны дагуу одоо гурвангийн нэгдсэн удирдлагаар хангах ийм л одоо эрх зүйн орчин одоо бүрдсэн гэж үзэж болно. Тэгээ яг мэдээж 1 жил гэдэг бол дүгнэлт хийх хугацаа мөн. За гэхдээ энэ бол бас 1 л жил юм. Одоо бидний хувьд ярилцаад за ирээдүйд одоо яаж олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбарыг олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн хөрөнгө оруулалтыг бий болгох вэ гэдэг бол үндэсний баялагын сангийн одоо хамгийн гол концепц байна. Тэгээ үүнийг бид нэр ойлголтоо нэгтгэжиж бас одоо хөрөнгө оруулагчд болон компаниудтай одоо нэг 34% та холбоотой бас энэ хилцээрийг хийхгүй бол ойлголт өөр байгаа учраас энэ асуудлыг оруулж ирэхлээр бас илүү тийм нөгөө улс төрийн асуудал нь яг нөгөө хөрөнгө оруулалт болон бусад асуудлаас үндэсний баялагын сангийнхаа асуудлаас өмнө гарчих гээд байгаа учраас бас өнөөдөр энэ үндэсний баялагын сангийн асуудлыг мэдээлэл өгөөд бас ярилцсан нь бол зүйтэй юм а гэж үзэж оруулж ирж байгаа. Тэгэхээр Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулахад бол юм байна. За мэдээж ирээдүйн өв сантай холбоотой асуудлын менежментийг одоо бол эрсдлийн хамгийн одоо бага байх байдлаар Монгол банк банкны хадгаламж хийх нь бол зүйтэй гэж үзсэн байгаа. За энэ эрх зүйн орчноор бол одоо яг өөрийнхөө хэлдгээр цахим одоо компаниудын хувьцаа авах ч юм уу эсвэл хөрөнгө оруулалт хийх ч юм уу хамгийн эрсдэл багтаа газар хөрөнгө оруулалт хийх боломж нь бол эрх зүйн хувьд нэгдсэн байна. Зүгээр энийг одоо ярилцаад за одоо 3 сан нэгдээд одоо Чингисан сан гэд нэрлэгдээд ингэ явж байгаа. Энэ зүйлүүд ингээд яригадаад цаашдаа явах хараат бус гадны удирдлагаар удирдуулах нь зүйтэй юм а гэдэг дээр Эрдэнэс Монгол чиглэл өгсөн одоо энэ асуудлууд ингээд яригадаад зарлагдаад явж байгаа ийм цаг үе байна.